За 63 powerful digit counts гэнэ powerful хүчрхэг мэдгүй хүчрхэг цифрын тоо гэнэ энд ихтэй зэрэг гэж байж магадгүй за хүчрхэг цифрын тоо гэж явж. За энэ бол жишээлбэл 7-гийн 5 зэрэг юм байна л да. Тэгээд 5 оронтой тоо мөртлөөсөө 5 зэрэг. Энэ бол жишээлбэл 9 оронтой тоо мөртлөөсөө 8 9 зэрэг болж байна те. Тэгэхээр n оронтой тоо мөртлөөсөө ямар нэгэн тооны n зэрэг болдог тийм тоо хэд байна вэ гэж те. Яг энийг энгийн логикоор батах хэрэгтэй л жишээлбэл 10-ыг авчиж те 10. За 10-ын 1 зэрэг бол 10 шүү дээ те 2 оронтой. Боёо. Энийг би 2 гэжлээ те. Тэгэхээр энэ их байгаа. Энэ 10-ын ямар ч зэрэг дээр ингээд гүцэхгүй л те 10-ын 5 зэрэг авчиж л те. 10-ын 5 зэрэг чинь хэд гарах юм? 6 оронтой таах те. 5 хизээч энийг гүцэхгүй л те. 2 оронтой тоонууд дээр энэ илэрхий байхгүй те. Жишээлбэл 11 дээр авчиж л те. 11 дээр 121 гарах. 2 зэрэг нь түр улам гүцэх байлаа гэсэн. Тэр үргэлж 2 оронтой тоон дээр ийм тоо олдохгүй байхгүй. 3 оронтой тоон дээр бол бүр шансгүй шүү дээ те. Тэгэхээр энэ бол 1 оронтой тоон дээр гарна гэсэн. За тэгээд 1 оронтой тоон дээр бол эсэргээрээ. Жишээлбэл 2-ын 1 зэрэг нь харьцуулж байгаа шүү дээ. 2 гарч байгаа те. Энэ 1 штэ те. Тэнцүү байна те. За 2-ын 2 зэрэг дээр 4 1 энэ их гарчлаа те. Дахиад 3 зэрэг дээр 8 буюу 1. Ингээд ирүүлэх унаар харахаар 2 дээр бол ганцхан удаа тэнцэж байгаа. Тэгээд түүнээс цааш энэ зүүн тал нь дандаа их гарна. Тэрүүнээс ч тэнцэхгүй гэсэн. За энэ бол энгийн логиктой юм хэвээр. Яг ингээд тэнцэж явах үед нь зэрэг авахд 10-аар үржигдээд байвал хоёр талд тэнцэх гээд байгаа. Гэтэл 1 оронтой тоо чинь 10-аас 9 бага штэ тий. Тэгэхээр энэ тал нь хизээ нэгэн цагт гүцэх байх байхгүй юу? Зүүн талыгаагаа энэ орно. За нэг энгийн логикоор юм л бодолт байна да. За тэг 1 оронтой тоонууд дээр л хийх нь шүү дээ. За энэ хөрхөн айгуу тийм айгуу бодлоо. Нэг амар хязгаараа сэтгэхгүй гайгүй. Зэрэг нь бид нэр ингэж нэгээс эхлээд 9 хүртэл тавтай шүү дээ. Тэгэл манай үржүүр маань зэрэг маань эхлээд 1 байгаа. Үржүүлэг байгаа гэсэн үг шүү дээ. Дараа нь за зэрэг нь тэг байгаа. Тэрний үр дүн үржүүлсэн эхлээд 1 ч зэрэг авах байгаа гэснээс эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл ийм тавтал тавчгаад л болчихно. Зэрэг дээр нэмэх нэг нь тэнцүү үржүүрийг үржих нь
яахгүй те энэний орон гэдэг нэг тийм юу авч функц чичиж гэсэн. За гिचээ. Тэгэхээр яг нөө зэрэг үрж ятэр гэж. Тэгэх юм бол бид нэг олсон тоо чинь өөр бас нэг тооны энэ зэрэг гэж магадгүй учраас мапит гэдэг те. Давхардаж үр дүн маань давхардаж магадгүй гэсэн. Бид нэр тэр тоог л тоолох гэж байгаа шүү те. How many positive integers гэж байгаа. Тэрийг л тоолох гэж байгаа. Тэр чинь хоёр тооны энэ зэрэг гэж магадгүй байхгүй юу? Өдрөг мапит хийгээд бүгдийн хэсгээд юм агч. Тэгм бол бид нар зэрэгээ нэмээд үржүүрээ өчүүний зөв болгож хагаад тэгээд үржүүрээ мапит хийгээд байна гэсэн үг шүү дээ. Map нь memory энэ юу ч үсэ. Тэгэл ерөөхдөө манай хариу memory size байна шүү гэж байгаа. Тэгэл болчих бах дөө. За энд нэг орчсон тооны орон болгож байгаа шүү дээ. Чи яах вэ гэхээр хэлдэг ба. Яваал x-ийн тэгс хийх байвал энэ нэг орон байна гэсэн үг. Нэг хахаа тэ. Нэг оронтой тоо байвал нэг болчихно. Тэгээд x-ийн хаана За ягаад 48 49 гэж гарч байгаа лээ. Амар бол 18 оронтой тоо гараад байгаа лөө. 18 оронтой тоо. Гараад байгаа юм байна л дээ. За тэгвэл энийг нөгөө юугаар авчи. Болоод энэ миний хаач болоод олон оронтой тооны үлдэлч тэ. За нэмэр гайр нь яаж хийх вэ? Нэмэр стring болгол хийч тэ. Стring болгол хийч. Асуудалгүй. Гол нь нөгөө аа шүү дээ. Мартаад. За 100 оронтой болохгүй л болоо. Тэгсэн ч ах тий. Таамаа нэг байна. Нэг өдөрт шүү дээ. Тэгэхээр агийн ихний орон бол байна. Агийн урт бол 1 байна. За ийм байвал мемата хийн. Мемата юу хийх вэ гэхээр for тапна J нэг string J тэгээд string S-ний авч S-тэй тэнцвэр гэж авч чад одоо бүр олоор таны үйлдэл болоод явчихдаг шүү дээ. Гайгүй амархан хуцаадсан чи. S тэнцвэр S дээр нэмэх нь
А-гийн J-ийг энэ бид нэр тэмдэгт болгоо шүү дээ. Ингээд тэмдэгт болчих шүү дээ. Хуржуулах зэрэгээ нэм чинь. Мемо таа ингэ чинь мемо S одоо энэ үйлдэлийг бид нэр олон оронд тоонд ирэх гэдэг байхгүй. Нэг сүсэг. Нөгөө сансан гэдэг юм чинь. Сантаа тэмцэнэл. А-гийн J тэнцүү, А-гийн J-ийг өөрчлөлтийн I эмхэн сан. А-гийн J сан тэнцүү, А-гийн J-ийг хуваах арга. А-гийн J-ийг өөрөө модуль. Сан 10-аас эрсэхгүй байвал А-гийн төлөв энэ санал. Хэлэлээ. Зэргийг үрчгэн энэ орон биш шүү дээ. А-гийн лэн шүү дээ. Таны ортно. Тик гэж наад юм да. Юу лээ. Ядаж нэг удаа хийх ёстой шүү дээ. Ийш орохгүй гэсэн. Зэрэг чинь эхлээд нэг байгаа шүү дээ. Тэжээс золоор татаад үл. Тэр нөгөө unsigned long гэдэг хамгийн урт үсгч дээр бид нэр хязгаараа сэтгэрээд байсан баг л та. Ингээд 63 болно юм. Төвчхөндөө бол. За дуслаа.